Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Олон хүн ганцаардлыг ганцаараа байх гэж ойлгодог. Гэвч энэ хоёр эрс ялгаатай хоёр ойлголт юм. Учир нь зарим хүмүүс ганцаараа байхыг илүүд үзэж, ганцаараа байхдаа ч сэтгэл хангалуун байж чаддаг. Гэтэл зарим хүмүүс олон хүмүүсийн дунд байхдаа ч гаднаа инээж хөхөрч байсан ч дотроо ганцаардаж байдаг. Тэгвэл доктор Стенли өнөөдөр бидэнтэй ганцаардлын талаар ярилцаж, ганцаардлаас ангижрахад туслах 5 алхмыг зааж өгөх болно. Үнэн дээр бид ганцаардлын хүлээснээс зөвхөн Есүс Христтэй харилцах харилцаагаар дамжуулан бүрэн төгс ангижирч чадна. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Ганцаардал гэдэг бол хүний амьдралдаа мэдэрдэг хамгийн аимшигтай мэдрэмжүүдийн нэг юм. Харамсалтай нь өнөөдөр маш олон хүн ганцаардлын хүлээсэнд шаналж байна. Үүндээ бидний хүн нэг бүр эрт орой хизээ нэгэн цагт ганцаардалтай нүр тулж үтсэн байдаг. Жишээ нь олон жил хамтдаа амьдарсан хань ижлээ алдах үед үлдсэн хүн нь маш их ганцаарддаг. Хайртай хүнтэйгээ мөнхийн усад уулзах хүртлээр дахиж уулзахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Эсвэл үлдсэн хань ижил нь Христэд итгэгч байгаад өөд болсон хань ижил нь үл итгэгч бол тэд дахин хизээж уулзахгүй гэсэн үг. Энэ тохиолдолд бэлэвсэрч хоцорсон гэр бүлийн хүн нь бүрч илүү ганцаардна гэсэн үг. Тэгвэл өнөөдөр хүмүүс ганцаардалд давтдаг үндсэн шалтгаануудыг та мэдэх үү? Энэ шалтгаануудын зарим нь бидэнд тэр бүр анзаарагддаггүй шалтгаанууд байдаг юм. Жишээ нь зарим хүмүүс сайхан гэр бүлтэй, эхнэр хүүхэдтэй, аз жаргалтай амьдарч байгаа хэрнэ битүүхэндээ ганцаарцар байдаг. Яг гэвэл тэр хүний дотор өнгөрсөн амьдралаас нь эхлэлтэй хэн нэгэнд хандсан уур хилэн, гомдол, хорсол байсаар байдаг. Гэтэл бидний дотор ийм зүйл нуугдаж байгаа тохиолдолд бид өөрсдөө ч мэдлгүйгээр өөрийгөө тойруулан нүдэнд үл үзэгдэх хан хэрмийг босгож эхэлдэг юм. Харин ийм хан хэрэм босгож эхэлсэн бол бид тэндээ ганцаараа хоригдож, улмаар ганцаардалтаа хүлэгдэж эхэлнэ гэсэн үг юм. Тэгэхээр бидний өөрсдөө ч мэдлгүйгээр ганцаардалд автаж байдаг нэг шалтгаан нь бидний дотроо тээж байдаг уур хилэн, үзэн ядалт, өс хонзон, атаа хорсол байдаг байна. Энэ нэргэд биднийг эргэн тойронд байгаа хүмүүсээ амьдралаасаа түлхэн гаргахад хүргэдэг юм. Гэвч үнэндээ үүнээсээ болоод эцсийн дүндээ өөрөө л ганцаардалд автан шаналж байдаг. За мөн цаашаа харъя. Бидний ганцаардалд автахад хүргэдэг өөр нэгэн шалтгаан бол гим нүгэл юм. Учир нь гим нүгэл бидний Бурхан эзэнтэй харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Уг нь бол Бурхантай харилцах бидний харилцаа хизээж өөрчлөгдөшгүй юм. Бид Бурханаар аврагдсан бол үүрд аврагдсан. Гим нүгэл үүнийг өөрчилж чадахгүй ч бидний Бурхан эцэгтэйгээ харилцах ойр дотн харилцаанд бол саад болж чаддаг юм. Учир нь бид Бурханы эсрэг нүгэл үйлдэх үедээ үүнийг мэдэрч байдаг. Харин энэ мэдрэмжээс ирэх хоосон орон зайг бид өөр ямар нэгэн зүйлээр дүүргэх гэж оролдож эхлэх үедээ бид өөрсдийгөө хүнд байдалд оруулж эхэлдэг юм. Диавол биднийг чи нүгэл үлдэж болно. Чи итгэж хүн юм чи юу ч болохгүй. Бурхан угаасаа чамайг яахчгүй гэж хуурдаг. Гэтэл бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэдээж гим нүглээс болоод бид авралаа алдахгүй. Гэхдээ бид гим нүглийнхээ үр дагаврыг амсах болно. Хэрвээ бид зориудаар Бурханы эсрэг нүгэл үйлдэж зориудаар дуулуургүй амьдарсаар байх юм бол сөрөг үр дагаврыг нь амссаар л байх болно гэсэн үг. Харин энэ сөрөг үр дагавар нь бидний гаднаас гэхээс илүү бидний дотор хамгийн ихээр нөлөө үзүүлж байдаг юм. Үүний нэг тод илэрлэл нь Бурхантай харилцах ойр дотн харилцаа алдагдах явдал юм. Эндээс бид Бурхан надаас хол байна. Бурхан намайг орхичээ гэсэн мэдрэмжийг авч эхэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Бурхан бидэнтэй хамт хэвээрэл байдаг юм. Гэвч бид үүнийг мэдсээр байж Бурхан намайг орхисон гэсэн мэдрэмжэндээ автах үед үгээр илэрхийлшгүй ганцаардлыг мэдэрдэг юм а. Тэгэхээр гим нүгэл бидний амьдралд ганцаардлын үндэс суурь болох тохиолдол түгээмэл байна. За энэ мэтэр яриад байвал үнэндээ өөрөөр олон 10 шалтгааныг бид дурдж болно. Гэхдээ энэ бүхнээс илүү чухал асуулт бол бид ганцаардлыг хэрхэн ялан дийлэх юм бэ гэсэн асуулт юм. Тэгвэл энэ асуултад хариулахын тулд хамтдаа Библийг саръя. Шинэ гэрээний Ром номыг нээж байгаарай. Ром номын 5 дугаар бүлгийг гаргаарай. Би эндээс та бүхэнд 5 чухал зүйлийг буюу алхмыг хэлж өгье.
Эдгээр алхмууд нь өнгөн дээр маш энгийн мэт харагдавч маш үр дүнтэй гэдгийг би өөрөө гэрчлэх байна. Надад үр дүнгээ өгсөн. Өөр олон хүнд үр дүнгээ өгснийг би харсан. Тиймээс хэрвээ та энэ энгийн атлаа хүчрхэг 5 алхмыг та амьдралдаа хэрэгжүүлэх юм бол энэ нь таныг ганцаардлаа ялан дийлэхэд чинь туслах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. За ингээд эхлэх үү. Эхний алхам бол Христээр дамжуулан Бурхантай эвлэрэх явдал юм. Ганцаардлаа ялах бүх алхмын хамгийн эхнийх нь Христээр дамжуулан Бурхантай эвлэрэх явдал гэдгийг та ойлгоорой. Ром номын 5 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлдэр Илч Паулийн хөвгүүлсэн байна. Хэрвээ бид дайснууд байхдаа хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол эвлэрсэн бид тэр тусмаа түүний амиар аврагдах болно гэж хэлсэн. Эвлэрэх гэдэг нь тусгаарлагдсан, салгагдсан, дайсгансан байсан нэгэн эргээд эв найрамдалтай болно гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл нөхөрлөн эргэж сэргсэн гэсэн үг. Үнэхээр та бүтээгч Бурханд итгэж, түүний хүүг өөрийн аврагчаа хэмээн итгэлээр хүлээн авах тэр мөчөд гайхамшигт өөрчлөлт болсон юм. Та гэмнүглээ улааж, Есүс Христийн урсгасан цус, Голготын толгод дээр загалмай дээр урсаж, түүний үхлээр дамжуулан авралыг авсан гэдэгтээ итгэх тэр л агшинд эцэг Бурхан таны бүх гэмнүглийг уучлсан. Зөвхөн уучлал зогсохгүй, Библиэд өгүүлснээр тэр таныг өөртөөгөө эвлэрүүлсэн гэсэн. Энэ нь тэр таныг өөртөө дахин ойртуулж, урд нь алдагдсан байсан дотн харилцаа, таны ганцаардлыг арилгаж, эргүүлэн өөртөө сэргээж авсан гэсэн үг. Тиймээс та цаашид гадуурхагдсан нэгэн, тусгаарлагдсан нэгэн, дайсгансан нэгэн байхаа болсон. Эсвэргээрээ та бол түүнтэй нэгдэж Бурхантай харилцах ойр дотн харилцаа чинь үрд эргэн сэргсэн байна. Тиймээс Бурханы хүүхэд болсон бид нүгэл үлдэж, түүний сахилгажуулалтыг амсах үед ч Бурхан биднийг яллаж байна гэж бодох ёсгүй юм. Учир нь бид түүнтэй аль хэдийн үрд эвлэрсэн хүмүүс юм шүү. Тэгвэл бидний хийх ёстой хамгийн ихний алхам нь Бурхантай эвлэрэл байх нь. Эвлэрэл бол хамгийн ихний алхам. Учир нь Бурхантай эвлэрээгүй байхад бидэнд ямар ч жинхэнэ амар тайван, жинхэнэ сэтгэл хангалуун байдал байх боломжгүй юм. Тиймээс хэрвээ та ганцаарлаа даван туулж, жинхэнэ амар тайван, жинхэнэ сэтгэл хангалуун байдал, мөн жинхэнэ аз жаргал баяр хөөргийг мэдрэхийг хүсэж байгаа бол энэ бүхэн гагцхүү Бурхантай эвлэрэх эвлэрлээс л эхлэх болно гэдгийг хатуу санаарай. Энэ нь бүтээгч Бурханд итгэж, өөр бурхан байхгүй. Ганц бурхан бий гэдэгт итгэж. Есүс Христээр дамжуулан нүглээ улааж, загалмай дээр түүний үхлийг өөрийн нүглийн төлөөс хэмээн итгэж, амьдралаа түүнд даатгахын нэр юм. Энэ бол жинхэнэ эвлэрэл. Тэр цагт Бурхан таныг өөртөө дахин аварж, тасарсан харилцаагаа сэргээх болно. Нэгтгэн. За тэгвэл хоёр дахь алхам нь энэ бол Бурханы амлалтуудыг санах алхам юм. Тэгвэл Бурхан бидэнд юу гэж амласан бэ? Хамтдаа мөн ишлээс харъя. Иохан номын 16 дугаар бүлгийн 1-д харъя. Иохан номын 16 дугаар бүлгийн 32 дээр ингэсэн байна. Үзэгтэн, та нарын хүн бүр өөрийн гэр руугаа тарж бутран намайг ганцааран минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнэ иржээ гэсэн хэдийж би ганцаараа бишээ. Учир нь эцэг Бурхан надтай хамт байдгиймаа гэж Есүс хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр таны амьдралд юу ч тохиолдож байсан та үүнтэй адил зүйлийг тунхаглаж чадна. Бурхан эцэг минь надтай хамт байгаа учраас би ганцаараа биш гэж та тунхаглаж чадна гэсэн үг. Бүр нарийн ярил Бурхан эцэг ба түүний хүү Есүс Христ миний аврагч. Эзэн Есүс миний дотор нутаглаж байгаа тул би хизээч ганцаардахгүй гэж та тунхаглаж чадна. Илч Паулийн хувьд бид Христийн дотор Христ бидний дотор гэсэн санааг маш хүчтэйгээр тунхагласан байдаг. Бид өөрсдийн мэдрэмжийг биш харин үннийг дагах сонголтыг хийх үед юу болдгийг та мэдэх үү? Тэр цагт бид ганцаардлын хүлээснээсээ ангижирч эхэлдэг юм а. Тэгвэл тэр үнэн яг ямар үнэн юм бэ? Энэ бол Бурханд итгэж, түүний хүү Есүс Христэд итгэж, түүнийг аврагчаа болгон хүлээн авсан тэр мөчөд бид хизээж орь ганцаараа байх боломжгүй болсон явдал юм. Хэдэн сар биш, хэдэн жилч биш, үрд мөнхөд та цорын ганц бүтээгч Бурханд итгэж, түүний хүү Есүс Христийг аврагчаа болгон хүлээж авсан бол та үрд Бурхантай хамт байх болно. Тиймээс та өөрийгөө хизээж орь ганцаараа байх боломжгүй болсон гэдгийг ойлгох нь чухал юм шүү. За тэгвэл үргэлжлүүлээд Еврей номын 13 дугаар бүлгийн 5-ыг гаргаад харъя. Эндээр ингэж хэлсэн байна. Бага юмдаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө
Би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлдсан. Харж байна уу? Энд Бурхан бидэнд юу гэж амласан байна вэ? Би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж амласан байна шүү дээ. Эргээд Иохны 14-р бүлэг рүү очие. Эзэн Есүс шавь нартайгаа дээврийн өрөөнд сууж байхдаа энэ үгсийг мөн хэлсэн юм. Тэр шөнө шавь нарын нэг нь өөрөөс нь урах болно гэдгийг. Шавь нар нь айц давтаж өөрийг нь орхих болно гэдгийг Есүс мэдэж байсан. Гэвч Есүс тэдэнд ингэж хэлсэн. Хамтдаа харъя 14-р бүлгийн Иохны 14-р бүлгийн 16-аас 18. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Хэр удаан гэсэн бэ? Үрд гэж хэлсэн. 17 дээр нь тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдрэхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ. 18 дээр нь би та нарыг өнчрүүлж орхихгүй. Сонсож байна уу та? Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ гэж хэлсэн байна. Эзэн Есүс бидний хүн нэг бүрд энэ амлалтыг өгсөн. Өөрөөр хэлбэл бүхнийг чадагч, бүхнийг мэдгч хаа сайгүйгээр оршигч агуу тэр Бурхан бидэнд би чамд амлаж байна. Би дахин хизээж чамайг орхихгүй. Авралыг авсан тэр мөчөөс чинь эхлээд мөнхийн мөнхөд би чамтай хамт байна гэж амласан үг байна шүү дээ. Тиймээс ямар ч нөхцөл байдалд байсан та бид дахин хизээж ганцаараа байхгүй гэдгийг ойлгох учиртай. Магадгүй та дотроо гэхдээ юу гэж би л маш их ганцаардаж байна шүү дээ гэж та бодож өгч болно. Тэгвэл эндээс би 3 дахь чухал алхмыг хэлж өгье. Дахин сануул эхний алхам бол цорын ганц бүтээгч Бурхан ба Есүс Христэд итгэх итгэлээр та Бурхантай эвлэрсэн гэдгийг хэлсэн. Мөн 2 дахь алхам бол Бурханы би чамайг орхихгүй гэсэн амлалтуудыг санах алхам байсан. Тэгвэл 3 дахь алхам нь юу гэж? Энэ бол нөхцөл байдалтай мэдрэмжэндээ биш харин үнэнд тулгуурлан хариу үйлдэл үзүүлэх алхам юм. Одоо миний хэлэх зүйлсийг анхааралтай сонсоорой. Ганцаардал гэдэг бол сэтгэл хөдлөл. Энэ бол бидний мэдэрдэг маш хүчтэй сөрөг мэдрэмж юм. Гэхдээ тэр мэдрэмж биднийг захирдаг биш гэдгийг бид ойлгох ёстой. Бид ганцаардлын өмнө хүчин мөхс биш. Бид ганцаардлын боолч биш. Бид энэ мэдрэмжээ удирдах чадна. Тэгвэл бид ганцаардлыг хэрхэн даван туулах вэ? Тэрхүү ганцаардлын мэдрэмжинд үнэн хариултыг өгөх замаар даван туулах болно. Тэгвэл тэр үнэн хариулт нь юу юм бэ? Энэ бол би ганцаараа биш. Бурхан ба Христ миний дотор амьдарч байгаа. Есүсийн адил би эцэг надтай хамт гэж тунхаглаж чадна гэсэн итгэл юм. Тиймээс бид амьдралынхаа аливаа нөхцөл байдал донд миний дотор Бурхан оршиж байна. Миний дотор Христ оршиж байна. Тэр надтай үргэлж хамт байна гэсэн тэрл үнний дагуу хариу үйлдэл үзүүлэх ёстой юм. Библиэд энэ талаар хэлэхдээ тэр биднийг өөрийнхөө дотор бүрэн төгс болгосон гэж хэлсэн байдаг юм шүү. Магадгүй та дотроо гэхдээ юу гэж надад бие махбодын харилцаа холбоо хэрэгтэй байна шүү дээ гэж та бодож үйж болох юм. Тэр зөв үү? Гэхдээ хэрвээ та Бурхантай харилцаагаа эхлээд зөв болгох юм бол Бурхантай эвлэрч Бурханы амлалтуудад итгэж Бурханы амлалтын дагуу хариу үйлдэлүүдийг хийж эхлэх юм бол Бурхан зохистой цагт нь танд хэрэгтэй хүнийг нь яг тань руу зориулаад гарцаагүй илгээх болно. Магадгүй яг таны хүсэж байсан арга замаар биш үж болно. Таны энэ хүн л надад хэрэгтэй дээ гэж бодсон тэр хүнч биш үж болно. Гэхдээ чамайг хизээж орхихгүй гэж амласан тэр л Бурхан таны энэ чухал хэрэгцээг гарцаагүй хангах болно. Тэр хамгийн тохиромжтой цагт үүнийг хийх болно. Тэр хизээж хоцрохгүй мөн хизээж төрүүлэхгүй. Тэр танд жинхэнэ сэтгэл хангалуун байдал, жинхэнэ бүрэн дүрэн байдлыг өгөх болно гэдгээ аль хэдийн амласан гэдгийг битгий мартаарай. Тийм учраас л Библи бидэнд хэрвээ чиний дотор Бурхан ба Христ байгаа бол чи аль хэдийн бүрэн төгс болгогдсон гэж тунхилдаг юм шүү. Бид Библи бичигдсэн Бурханы амлалтууд үнэн, бодит, хувиршгүй гэдэгт итгэх учиртай. Хэрвээ ингэж итгэж чадахгүй бол Библи үнсний ямар ч хэрэггүй болж хувирах болно. Тиймээс найз минь, Библиэд бичигдсэн Бурханы амлалтууд гарцаагүй биелэх болно гэдэгт, Бурхан намайг амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт итгэж, мэдрэмжэндээ биш, энэ л итгэлдээ тулгуурлан аливаа сонголтуудыг хийгээрэй. Тэгэхээр 3 дахь алхам нь юу болж хувирв? Бид нөхцөл байдлаа Бурханы ба Христийн үнэнд тулгуурлан хүлээн авч, энэ л үнний дагуу хариу үйлдэл үзүүлэх явдал байх нь. Мэдээж эхлээд бид мэдрэмжээ таньж мэдэх хэрэгтэй.
Гэлээ гэхдээ тэр мэдрэмжиндээ бууж өгөх ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Ганцаардал гэдэг бол мэдрэмж. Харин бид үүнийг итгэлээр тодруулбал мэдрэмжинд бус үнэн тулгуурлан хариу үйлдэл хийх замаар ялан дийлж бүрэн хяналтанд авах боломжтой. За ингээд цааш нь харъя. Ганцаардлын хүлээсэнд автсан бол үүнээс ангижрах дөрөв дэх чухал алхмыг хэлж өгье. Та энд яригдж байгаа алхмуудыг аль нэгийг нь сонгож биш, бүгдийг нь нэг бүрчлэн хийх ёстой гэдгийг битгий мартаарай. Тэгвэл дөрөв дэх алхам нь юу юм бэ? Хэн нэгэн хүн рүү хурж очиж нөхөрлийн гүрийг барьж эхэл. Хамгийн багадаа нэг хүнд. Магадгүй та үнийг сонсоод дотроо би яаж үнийг хийх юм бэ? Би чадахгүй шүү дээ гэж бодож иж болох юм. Тэгвэл та нэг зүйлийг санаарай. Таны дотор байгаа Бурхан ба Христ танд хүчийг өгөх болно. Дуул номын 32-ийн 8-ыг харах юм бол би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө гэж айлтсан байдгийг бид мартах ёсгүй юм шүү. Үнэхээр таны амьдралд найдвартай бат бих харилцаа хэрэгтэй байгааг харсан бол Бурхан хэн нэгнийг тань руу илгээх л болно. Магадгүй тэр танд тэр хүнтэй ярилц, тэр хүн зүрх сэтгэлээ уудлан яр гэж сануулах болно. Өөрөөр хэлбэл үүнийг хэрхэн хийхийг Бурхан танд зааж өгөх болно. Тиймээс олон зүйл бодолгүй зүгээр эхлээд л нэг хүнтэй нөхөрсөг харилцаа үүсгэх зорилго тавиарай. Энэ үйлдэл чинь яг л гүүр барьж байгаатай адил байх болно. Магадгүй эхэндээ танд үүнийг хийж чадахгүй мэт санагдах болно. Харилцаа үүсгэж чадахгүй байгаа мэдрэмж танд төрж болно. Энэ гүүрийг би яаж барих вэ гэж эргэлзэж, тэнэгэлзэж магадгүй. Магадгүй барьж байгаа гүүр чинь маш нарийнхан, маш эрсдэлтэй эмзэг гүүр мэт санагдаж болно. Гэхдээ л энэ гүүрийг барьсаар бай. Эхлээд нэг л хүн байхад хангалттай. Тэр цагт Бурхан таны зүрхний үүд хаалгыг баг багаар нээж эхлэх болно. Тэгэд ганцаардлыг чинь таягдан хаях болноо. Та итгээрэй. Тэгвэл цааш нь үргэлжлүүлээд 5 дахь алхмыг нь харъя. Энэ нь хамгийн чухал алхам гэсэн үг. Бүх анхаарлаа өөрөөсөө холдуулаад бусдад анхаарлаа хандуул. Тэгээд тэдэнд үйлчилж эхэл. Үүндээ бид бүх анхаарлаа зөвхөн өөртөө төвлөрүүлж эхлэх үед энэ эргээд бидний ганцаардлын нэг том шалтгаан болж хувирдаг юм а. Тиймээс анхаарлаа өөр тийшээ шилжүүл. Таны анхаарал тусламж хэрэгтэй баг хэн нэгэн рүү шилжүүл гэсэн үг. Таны үйлчлж чадах тим нэгэн рүү анхаарлаа хандуул гэсэн үг. Магадгүй үнийг сонсоод та дотор гэхдээ яг одоо бол би өөрөө зовж байна шүү дээ. Би өвдөж байна. Би маш их зовж шаналж байна. Би ингэж их зовж, ингэж их гадуурхагдаж, ингэж их ганцаардаж байхад би яаж бусдад туслах юм бэ гэж та бодож байж болох юм аа. Тэгвэл би танд хэлье. Бүх анхаарлаа өөртөө хандуулахаа болоод бусдад анхаарлаа хандуулж эхэл. Тэдэнд үйлчилж эхэл. Энэ үед юу болдгийг та мэдэх үү? Бурхан таны ганцаардлыг үлдэн хөөх болно. Үнэндээ сэтгэл дүүрэн мэдрэмжийг дүүргэж өгдөг юм а. Яагад гэвэл үүгээрээ та шинэ гүрийг барьж, шинэ харилцаа үүсгэж, бусдад ойр дотны харилцаа бий болгож, бусдыг тэнгэрүүлэн тэтгэж байгаа учраас тэр юм. Тэгэхээр та ойлгов уу? Одоо бүгдээ 5 алхмыг эхнээс нь нэг дурдан харъя. Юуны төрөнд бид Бурхан ба Христэд итгэх итгэлээр дамжуулан бүтээгч Бурхантай эвлэрэх ёстойгоо ойлгосон. Хоёрдугаарт Бурханы өгсөн амлалтуудыг санах ёстой байх нь. Би чамайг хизэж орхихгүй мөн чамайг хаяхгүй гэж хэлсэн үгсийг. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна гэж хэлснийг нь. Мөн би дахин ирж та нарыг өөртөө авнаа. Би хаан байна та нар мөн тэнд байх болно гэж хэлснийг нь. Мөн би эцэг дотроо та нар миний дотор. Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно гэж Есүсийн хэлсэн эдгээр амлалтуудыг санах хэрэгтэй. Энэ бүх амлалтуудыг бид алхам тутамдаа санж амьдрах ёстой байх нэ. 2 дахь нь юм байсан. 3 дахь нь аливаа нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхдээ мэдрэмжэндээ биш, харин Бурханы амлалтуудад Библиэд бичигдсэн хөдлөшгүй үнэнд тулгуурлан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй байх нь. 4-р амьд харилцаа бий болгохын тулд зүгээр л нэг ч болов хүнд хурж очиод харилцаж эхэл. 5-р анхаарлаа зөвхөн өөртөө хандуулах бус харин бусдад хандуул, бусдад үйлчлэхэд чиглүүл. Тиймээс эдгээрийг хийсэн цагт ганцаардал чинь аажмаар арилж эхлэх болно. Та үнийг ч мэдэрнэ. Би ганцаардалд бүрэн автсан байсан нэгэн их чиг сайн санаж байна. Миний үйлчилж байсан анхны чуулганд болсон явдал. Тэр их уулын орой дээрх фермд амьдардаг байсан. Тэр ихч тэндээ олон жил амьдарсан. Гэвч нэг л өдөр нөхөр нь нас орж харин хүүхдүүд нь их сургууль сурахаар явж тэр ихч ор ганцаараа үлдсэн юм. Би тэр ихчд Есүсийн тухай ярих гэж оролдох бүрд тэр ихч надад би маш их ганцаардаж байна.
Энэ ганцаардал надад маш зузаан хан мэт мэдрэгдэж байна гэж хэлдэг байсан юм. Тэр ихч өдөр бүр мэдэрдэг аимшигтай ганцаардсан мэдрэмж ингэж тодорхойлж хэлсэн юм. Тэр ихч бусдаас тусгаарлагдсан, хаягдсан, гологдсон мэдрэмжинд автан амьдарч байсан. Гэтэл нэгэн нэм гаригийн цуглааны үеэр тэр ихч цорын ганц бүтээгч Бурханд ба түүний хүү Есүс Христэд итгэх шийдвэр гаргасан. Дараа нь охин, дараа нь хүүн Христэд итгэсэн. Тэгэд нэг л өдөр тэр ихч нүүр дүүрэн инээмсэглэж ирээд надад ингэж хэлсэн юм. Би одоо ганцаараа байхаа болсон. Би өглөө босоод Бурхантай, Есүстэй ярьдаг болсон. Би Есүстэй ярилцсангаа үнээгээ сааж, Есүстэй ярилцсангаа дахиануудаа хооллуулж, Есүстэй ярилцсангаа гэрээ цэвэрлдэг болсон. Тийм болохоор би огтхонч ганцаардахгүй байгаа гэж хэлсэн юм. Тэр ихч гэрээсээ нүүгээгүй. Харилцаан ч өөрчлөгдөөгүй. Тэгвэл тэр ихчид юу тохиолдсон юм бэ? Тэр ихчийг хайрладаг Тэнгэрлэг эцэг нь мутраа сунгаж, түүнийг өөртөө эргүүлэн авчирсан. Тэр ихч үе үе цуглаанд ирдэг байсан ч олон зүйлийг мэддэггүй байсан. Гэвч Есүс Христэд итгэж Библийг уншиж эхлэх үед Бурхан түүнд ямар их хайртай гэдгийг ойлгож эхэлсэн. Үнэхээр бусад хүмүүс биднийг хайрлах эсхээс үл хамааран Бурхан биднийг хайрладаг гэдгийг ухаарах үед бид ганцаардлаа үлдэн хөөдөг юм шүү. Бас тэр ихчийн хүүхдүүдтэйгээ харилцаа нь өөрчлөгдсөн. Хүүхдүүд нь баг багаар цуглаандаа явж эхэлсэн. Тэр ихчийн бусадтай харилцаа ч өөрчлөгдсөн. Тэр ихч бусдын хайр халамжийг ч илүү сайн мэдэрч чаддаг болсон. Бас өөрөө ч бусдыг хайрладаг болсон юм. Үнэхээр цорын ганц бүтээгч Бурханд итгэж, түүний хүү бидний аврагч их эзэн Есүс Христэд итгэж, түүнийг аврагчаа болгон хүлээн авсны дараа тэр ихчийн амьдрал бүхлээрээ өөрчлөгдсөн юм а. Магадгүй та яг одоо маш ихээр шархалж, маш ихээр ганцаардаж байж магадгүй юм. Дөрвөн ханны дунд шахагдаж гарцгүй болсон мэт санагдаж байж болно. Үүнээс гарах ямар ч арга байхгүй юм байна гэж цөхрөөд амиа эвгүүтгэх тухай хүртэл бодож үзсэн ч байж магадгүй. Гэхдээ гарц би. Тиймээс би зүрх сэтгэлээсээ таныг ятгах байна. Мөн уриалж байна. Өнөөдрийн хуваалцсан 5 алхмыг тэмдэглэж аваад яг одооноос эхлэн амьдралдаа хэрэгжүүлээд эхэл. Яг одооноос эхэл. Гэмнүглээ хүлээн зөвшөөрч, Бурхан ба Христэс уучлал авралыггүй. Амьдралаа түнд бүрэн даатгаж байгаагаа хэл. Тэр цагт Бурхан таны ганцаардлыг аажмаар арилгаж, түүний оршихуйг мэдрэх гайхалтай мэдрэмжээр орлуулах болно. Тэгэд юу болохыг та мэдхүү. Та зөвхөн түүний оршихуйг мэдрэхээс гадна удахгүй бусад хүмүүсийн оршихуйгч мэдрэж эхлэх болно. Тэгээд та хайрлагдсан гэдгээ мэдрэх болно. Бас өөрөө хэн нэгэнд хайраа өгч чаддаг болно. Тиймээс та ганцаардалд бууж өгөх шаардлагагүй. Хэрвээ та зориглон ганцаардлаа даван гарахаар шийдвэл та үүнийг даван туулах бүрэн боломжтой гэдгийг битгий мартаарай. Гол нь өнөөдрийн хуваалцсан 5 алхмыг амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй. Хамтаа залбирцгаая. Бурхан эцэг минь, та биднийг авраа зогсохгүй, бидний дотор нутаглуулахаар ариун сүнсээ өгсөнд талархаж байна. Тиймээс ч өдөр бүр та бидэнтэй үргэлж хамт байдаг. Бидний унтаж байх үед ч, сэрүүн байх үед ч ялгаагүй. Та бидэнтэй хамт байдаг. Та хизээч биднийг орхихгүй, хаяхгүй. Үүнийг юу ч хизээч өөрчилж чадахгүй. Танд чин сэтгэлээсээ талархаж байна. Тиймээс би энэ цагт ганцаардлын дунд шаналж байгаа хүмүүсийн төлөө залбирч байна. Авралыг хараахан аваагүй. Үүнээсээ болоод бусдад гадуурхагдсан мэт, танаас холдон тасарсан мэт мэдрэмжинд автан амьдарч буй хүмүүсийн төлөө би залбирч байна. Бурхан эцэг минь, яг энэ мөчид итгэлээр эзэн Есүс Христийг өөрийн аврагчаа болгон хүлээн авах шийдвэрийг гаргахад нь энэ чухал шийдвэрийг гаргах эр зориг, мэрэгэн ухааныг та тэдэнд хайрлаач. Бурхан эцэг минь, би үргэлжлүүлээд ганцаардлаасаа болоод шаналж байгаа хүүхдүүдийн төлөө, өсвөр үеийнхний төлөө, ганц бие хүмүүсийн төлөө, бэлэвсэрж хоцорсон эмэгтэйчүүд, эрчүүдийн төлөө чин сэтгэлээсээ залбирч байна. Тэд бүгд бүтээгч Бурхан, эзэн Есүс Христийг амьдралдаа урьж оруулах эхний алхмыг зоригтойгоор хийгээд, үргэлжлүүлэн дараагийн чухал алхмуудыг итгэлтэйгээр хийсээр нэгэн цагт гагцгүй ганцаардал ноёлж байсан тэрл орон зайд нь Бурханы баяр хөөр, Бурханы амар амгалан дүүрэм бялхаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Өнөөдөр таны амьдрал ганцаардлын хүлээсэнд хүлэгдсэн байгаа бол сэтгэлээр битгий унаарай.
Доктор Стенли бидэнд Бурхны хүү Есүс Христээр дамжуулан ганцаардлын хүлээснээс бүрэн ангижрах боломжтой гэдгийг сануулж байна. Үнэн дээр Бурхан өөрийн хайрладаг хүмүүсээ хизээж орхихгүй юм. Та үүнд бүрэн итгэлтэй байж болно. Ингээд хамтдаа дуулал 37-гийн 23-аас 27-д бичигдсэн гайхалтай үгсээр өнөөдрийнхөө цагийг өндөрлүүлцгээе. Дуулал 37-гийн 23-аас 27. Хүний алхмууд эзнэр тогтоогдох хагаад замд нь тэр баярлал юу. Тэрээр бүдрөвч газар хөсөр унахгүй. Учир нь эзэн мотраараа түшдэг. Би залуугаасаа хөгшөртлөө зөв шудраг хүн хаягдахыг үр удам нь талахгүйж байхыг үзээгүй. Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг. Үр удам нь ёроолтой. Нүгэл муугаас эргэж сайныг үйлд. Тэгвэл чи мөнхөд орших болно. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.